Та яг ингэж хүссэн зүйлээ авах гэж зүтгээд яг гарах үед нь гяс дуусчдаг. Энэ мэдрэмжийг та өмнө мэдэрч байсан уу? Энэ бол сүүлийн үед дэлхийн нийтийг байлдан дагуулж тэр дундаа манай Монголд ч гэсэн тренд болж байгаа Pop Mart дэлгүүрийн бүтээгдэхүүн болох Labubu тоглоомыг худалдан авах гэж оролдоход байнга тохиолдог зүйл юм. Ер нь бол Labubu-г авах гээд байгаа хүмүүст бараа нь голцоогонд дууссан гэсэн хариуг авдаг. Энэ жижигхэн мөртлөө ягаад ч юм бэ хүсэл татан тоглоомод ямар байдлаар ийм хурдан зарагдаж хүмүүсийг ихээр шуугилж байна вэ? Хүмүүс үүнийг авахын тулд олон цагаар дугаарлан зогсож байна. Өөр бус улс орнуудад. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэхүү нууцлах хүмүүсийг ховсдох шиг болдог Pop Mart дэлгүүрийн ард буу энэхүү эдийн засгийн эргэлтийг задлж компани амжилтыг нууцлан түүний цаашдын ирээдүг ярилцгаж байна. Ер нь бас дээр нь энэ Labubu гихчүү болохыг бүгдээрээ дэлгэрүүлж мэдцгээе. Pop Mart бол 15 жилийн өмнө Хятадын бизнес эрхлэгч Ван Нингийн үүсгэн байгуулсан компани юм. Эхэндээ энэ энгийн олон нийт төрлийн бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байсан. Гэвч тэдний жинхэнэ амжилтын нууц нь blind box буюу нууц хайрцаг баглаа бодол байсан юм. Та энэ хайрцагуудын дотор нь юу байгааг мэдэхгүйгээр худалдаж авдаг. Таалагдсан дүрстэй хайрцаг сонгоод хувь заяндаа итгэн худалдаж авдаг л гэсэн үг. Нэг ёсоор ад сорихтой адил зүйл юм. Pop Mart дэлгүүрийн орлогын ихэнх хэсгүүдийг эдгээр нууц хайрцагтай тоглоомод бүрдүүлэх бөгөөд сүүлийн 1 жилийн хугацаанд тэдний орлого бүр 2 дахин өссөн байна. 2019 онд Pop Mart-ийн орлогын 70% нь нэг нь нууцлаг хайрцагаас бүрдэж байж. Өнөөдөр тус компани дэлхийд даяар 500 гаруй дэлгүүр 2000 гаруй вендинг машинтай болсон байна. Тэгэхээр энэхүү нууц хайрцагт яг юу хүмүүсийг тийм их татаад байна вэ? Ерөнхийдөө Pop Mart-ийн нууц хайрцаг нь 20-30 доллар үнэтэй байдаг. Гэхдээ та бүрэн сохроор сонгодгүй. Жишээлбэл нэг цуглуулгад 6 өөр загвар байх боломжтой бөгөөд энэ 72 ширхэгт нэг байх магадaltaй тийм нууц дүрс байдгаа гэж ойлгож болох юм байна. За мэрэгчлүүд нэмэлт сэтгэл зүйд ингэж хэлсэн байгаа. Цуглуулгыг дуусгаж дахин авах хүсэлтэй холбоотой тайлбарладаг гэж байгаа. Нэг удаа тэр загварыг олоод эхлүүлчих юм бол түүнийг бүрэн цуглуулж дуусгах хүртэл маш хүчтэй сэтгэл төрдөг юм байна л та худалдаа авахчд. Бас нэг сонирхолтой зүйл бол хайрцагын дээр нь ямар цуглуулгын хэсэг болохыг зааж өгдөг бөгөөд хэрэглэгчдэд яг юу байгааг нь тодорхой хэмжээнд мэдэх боломж олгодог гэдэг ч гэсэн яг аль дүрс аль загвар гарахыг нь яг тухайн задлагт нь мэдхээр үлдээж догтлыг өгдөг байна. Мөн энэхүү худалдан авсан нууцлаг хайрцаг задлах үйл явц нь өөрөө сошиал нийгмийн сүлжээнд маш их алдартай болсон гэж хэлж болно. Хүмүүс өөрсдийн тэр хайрцаг задлж байгаа бичлгүүдэд стори болон рилээр хуваалцаж баяр хөөр одоо янз бүрийн реакшнуудыг үзүүлдэг байна. Тэгэхээр энэ зүйл маань Pop Mart дэлгүүрийн үнэгүй маркетинг болж улам олон хүнийг татдаг байна. Зарим хүмүүс нь бүр онцгой бүтээгдэхүүн худалдаж авахын тулд гадаад руу аялж тэр дэлгүүрүүдийг зорддог байна. Дэлхийн алдартай хүмүүс ч гэсэн Labubu хүүхэлтэйг зүүсэн харагдгаа. Энэ зүгээр нэг тоглоом биш, харин бодлоготой байсан стратеги гэлтэй л байгаа юм. Ерөнхийдөө энэ хайрцгийг задлахад мэддэг тэрхүү тогтол нь мөрөдөө тоглоомтой төстэй учраас зарим улс оронд зохицуултыг хүртэл дарга хэмжээ авсан байна. Сингапуроос жишээ нууц хайрцагны дээд үнийн хязгаарыг 100 Сингапур доллараар буюу ойролцоогоор 77 Америк доллараар хязгаарлах санал гаргасан байдаг. Харин Хятад улсад 8 наснаас доош насны хүүхдүүдэд энэхүү Pop Mart дэлгүүрийн нууц хайрцагуудыг худлахыг бүр хоригдсан байна. За Pop Mart дэлгүүрийн хувьд бол тэдний гол хэрэглэгчид нь бол кидалт буюу зээтүүд буюу энэ насны хүмүүс голцоохон худалдаа авахчид нь байгаа. Нэг ёсондоо тэдний бүтээгдэхүүнүүд бол хүүхдэд зориулаагүй, харин эдгээрийг цуглуулах сонирхолтой насан турш хүмүүс зориулсан байгаа. Ингээд Pop Mart дэлгүүрийн хувьцааны нь 2024 оны эхнээс хойш 1200 гаруй хувиар өсгөд гол нөлөө үзүүлсэн зүйл бол Labubu зурвал юм. Энэхүү загварыг бол Хонконгийн алдарч зураач Ка Синг Лонгийн бүтээсэн Monster зурвалын нэг хэсэг байгаамаа. Labubu-гийн орлого нь өмнөх жилээс 762% өссөн Pop Mart-ийн өсөлтийн хамгийн том хөтлөгч болж болсон байна. Хэрэглэгчдэд эдгээр дүрсүүдэд маш их дуртай болсон тул Labubu-гийн бүтээгдэхүүнүүд нь хоёр дахь зах зээл дээр асар өндөр үнээр зарагддаг байна. За Pop Mart дэлгүүрийн орлогын 85 гаруй хувь нь Disney, Marvel зэрэг алдартай дүрүүдийг лиценз ирэхээр авч зарах биш, харин зураачтай хамтран бүтээсэн онцгой бүтээгдэхүүнээс орж ирдэг байна. Уг компани гүйцэтгэх захирал Ван Нин 2016 онд Хонконгийн зураач Kenny Wong-той холбогдсон түүний Молли дүрсийг Zodiac цувралаар гаргасан тэдний анхны цуврал болж исэн байна. Ингээд зөв уран бүтээлчд болон зөв дүрс загварыг олох нь компани өсөлтийн хамгийн гол хэсэг болж хувирсан байна. 2023 он тус компани Америк нэгдсэн улсын зураач Levi Frame-тэй хамтран Peach Roy цувралыг гаргасан бөгөөд энэ хойд Америкт бол одоо борлуулалтаараа нэлээд өндөр үзүүлэлттэй болсон байна. Нэг өсөндөө Pop Mart дэлгүүр маань барууны зах зээл зориулсан бүтээл тойрож илүү олон барууны зураачтай хамтран ажиллахыг зорж байгаа юм байна. Гэхдээ энд бас сөрөг тал байна. Ер нь энэ Labubu хэмээх царай муутай хүүхэлдэйний нэрийн ард нэгэн харанхуй нууц явагдаж байгааг та мэдэх үү? Тэр нь юу вэ гэхээр сүүлийн үед Labubu хүүхэлдэйнүүдтэй холбоотой аимшигтэй түүхүүд тархаж ирсэн. Тэр нь одоо хүмүүс юу гэж ярьж байна гэхээр чөтгөрийн гэрийн тижээмэл амтэн ч гэж байх шиг янз бүрийн бүрээр л ирж байгаа. Тэгээ бүр энэ ярианд бүр цаашаа даамжсаар хагаад оройн цагаар маажих чимээ сонсогдно. Эсвэл бүр хөдөлж байгаа нь харагдах зэрэг гээд энэ хүүхэлдэйтэй холбоотой аимшигтэй зүйлсийн талаар ярьсан юм түүх одоо бичвэрүүдийн тэнд гараад байгаа. Голцоохон Азууд л үүнийг гаргаад байгаа юм л та. За ер нь тэгээд иймэрхүү яриа мэрсэрийн тэнд ингээд ютуберчүүд янз бүрийн хүмүүсийн сонирхлыг татах гэж хар бараан аимшигэн зүйлтэй хойлсон контентууд бол энэ тэнд зөндөө хийж байгаа юм байна. Янз бүрийн домогоос сэтгэвлэлтэй. За нэг тиймэрхүү. За ер нь аливаа зүйл гинт хурдан гарч ирсэн шигээ бас гинт алга болох эрсдэлтэй байдаг. Pop Mart дэлгүүрийн хувьд энэхүү Labubu Google-тэйгээр олсон энэхүү нэр алдар нь байхгүй болох эрсдэл байгаамаа. Тиймээс компани олон төрлөөр төрөлчийг зорж байгаа юм. Ер нь тэдний борлуулалт бол одоо нууц хайрцагтай баримт тоглоомудаас илүүтэйгээр тийм зөөлөн жигмэл тоглоомууд руу шилжиж гисэн. Мөн Pop Mart нь Хятад байгаа дэлгүүрдээс гадна дэлхийн өөр улсуудад олон дэлгүүр нээж салбараа өргөжүүлж байгаамаа. Хятад улсаас гадуурх борлуулалт нь 2024 онд 3 дахин нэмэгдэж одоо компани борлуулалтын бараг 40% эзэлж байна. Энэ
компани 2025 оны эцэхэд Америк нэгдсэн улсад 20 гаруй дэлгүүр нээж тухайн улс дахь үйл ажиллагаа бараг 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тэгэхээр Pop Mart-ийн компанийн насралтыг урьдчилахын тулд бүтээгдэхүүнээ удаан зарахын тулд цаашид байнга шинийг санаачилж хүмүүст өөрсдийн хайртай дүрсүүдтэйгээ танилцах шинэ арга замыг санал болгохыг зорж байгаа юм байна. Тэгээ үүнд нь мэдээж сая хэлдэг Labubu-гоос гадна сэдвчлсэн парк үзүүрүүд, дижитал контент болон дөрүүдийн түүх зэрэг гэдэг багтаагаар ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр энэхүү урд чихтэй хөрөөний иршиг арзаг шүттэй Labubu хэмээх чихмэл хөөгөлтэй мэн дэлхийн техник байлдан дагуулж лангуу дээр гарсан даруйдаа зарагдаж тусдаг болоод байгааг бид бүхэн сая дурдлаа. Саяхан гэхэд тус хөөгөлтөний хүн шиг том хэмжээтэй хөлбөрөнд Бээжин дуудлага худалдаанд ороод $150,000 зарагдсан юм шүү. Ер нь сошиал давлага хөгжсөн энэхүү халуурлаас бид одоо цоглуулдаг бүтээгдэхүүний шинэ нэрийг эхлүүлгүй яав гэсэн бодол төрж байгаа юм. Амхан замхрах нэг ээлж тренд үү гэдэг нь удахгүй харагдах баха. Тэгэхээр Хятадын Pop Mart хэмээх энэхүү компани хувьцаа нь 2025 он буюу энэ жил гарснаар 178% цойлоод байна. Ер нь зах зээлийн нийт үнэлгээ $43 тэрбум хүрсэн. Алдартай нөгөө нь Hello Kitty болон Barbie брендийг эзэмшдэг Sanrio, Mattel компаниудыг нийлүүлсэн үнэлгээг 2 дахин нугалах үр дүнийг үзүүлж байгаа юм. За тэгээд сая ярьсан Labubu-гийн эсрэг бас нэг өөр компаниуд ажиллаж байна. Тэр нь юу вэ гэхээр Хятадын бас нэгэн алдартай Miniso дэлгүүрийг та бүхэн бүгд таних болов уу те. Тэднийх нэг зөвүүн инээмсэглэлтэй Wakako хэмээх чихмэл тоглоом гаргаж дэлгүүрийнхээ үүдэнд уртарааллыг үүсгэсэн байна. Яг үүнтэй адилхан Wakako хэмээх чихмэл тоглоомны оюуны өмчийг эзэмшдэг Quantasync Group-ийн хувьцааны аншин бас он гарсаар нэлээд өндөр хувиар өссөн байна. За мэдээж хуурамч бүтээгдэхүүн гаргалгүй л яг Labubu дөрөөсөн адилхан төстэй хэлбэртэй бүртлөө нэрийг нь арай жоох өөрчлөөд Labubu хэмээн нэрлэгдсэн тийм хуурамч бүтээгдэхүүнд бол онлайнаар маш ихээр зарагдаж байгаа юм байна өө. Тэгээд Bloomberg-ийн шинжээч Шүли Ирэн ингэж үтсэн байдаг. Энэхүү компани занл хийж байгаа хамгийн том эрсдэл бол 2 дахь зах зээлийн 8-аач дажээ. Ер нь бол нэг талдаа хүүхдүүдийг дамлан зардаг тэр чэнжүүдийн гарт орсоорлох юм бол компанийн үн чиглэгчдийн хүрээгээ тэлхэд нэлээд хүндрэлтэй болно гэж шинжээч ажиглаж бичсэн байгаа. За тэгээд 2025 оны 6 дугаар сарын 18-нд Pop Mart дэлгүүр маань энэхүү бидний ярьж байгаа Labubu Тэнийг 3 дахь үеийн загваруудаа цахимаар урьдчилан захиалга авчсан байна. Тэгээд мэдээж эрг хүлээлтийн дагуу энэ нэлээд өндөр амжилт олж зүгээр урьдчилан захиалгаас 500 сая гаруй юаны амжилт олж 500 сая гаруй урьдчилан захиалга авсан ч гэсэн 2 дахь зах зээл дээр нөхцөл байдал арай өөр эсрэгээр ирсэн байна. Яасан гэхээр өмнөшгөө тийм ховор олдоц багтай байдал нь байхгүй болно гэсэн хүлээлт үүснээр хүүхдийн дамлан зарагдах дундаж үн 40% хүртэл унжсэн юм байна. Тэгэхээр Pop Mart компани тархиа гашлах ёстой шүдний өвчин болсон дараагийн гол асуулт бол Labubu-гийн борлуулалтын яг хэдэн хувийг нь дамлан наймал гэж толж байна гэдэг асуулт урган гарч байгаа юм. За ингээд эцэст нь хэлэхэд Pop Mart-ийн амжилт нь зөвхөн бүтээгдэхүүний чанарт бус, харин хэрэглэгчдэд өгч буй сэтгэл хөдлөл, тогтвол, загваруудыг бүгдийг цуглуулах хүсэлд оршиж байгаа юм. Энэ бол зөвхөн тоглоом биш байгаамаа, харин соёл амьдралын хэм маяг болсон гэж хэлж болно. Хүү бяцхан цариамуутай, арзгашуутай хачин тоглоомууд үнэхээр хүмүүсийг өөртөө татдаг, ямар нэгэн ховцдог хүчтэй юм шиг санагддаг байна л да. Тэгэхээр энэ Pop Mart компани цаашдын өсөлт хөгжил болон нэг удаагийн тренд явах урт хугацаантай байх уу гэдгийг бүгдээрээ цаашдаа хамтдаа харцгаая. Юу болд юм бол бүү мэд. Би танад маш хэрэгтэй нэг юм хэлж өгч байна. Хэдхэн хором наашаа анхаарлаа хандуулаарай. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. За энэ ном болохоор англи монгол гэдэг 10 гаруй сувгийг сүүлийн 6 жилийн турш ажиллаж байсан туршлага дээр үндэслэн хийгдсэн байгаа. Нийт бол 1.5 сая сабскрайбыг цуглуулсан шүү дээ. Энэ олон сувг хийж байгаа. Тэгэхээр танд энэ ном яагаад хэрэгтэй гэж. Тэгэхээр шүү дээ та одоо хобби, бизнес эсвэл community ямар ч зорилготой байсан бэ? Яаж контент хийхээ яг так ойлгох болно. За тэгэхээр энэ номд юу байгаа вэ гэхээр үзэгчдийн анхаарлыг эхний 5 секундэд яаж төвчгийг сурна, хүн рүү чиглэсэн контент хэрхэн бүтээхийг нүдэнд харагдтал зааж бичсэн ном аа. За тэгээд мэдээж хэрэг өөрийн брэндээ өсгөж мөнгө олох бодит стратеги суралцсан санаанаас эхлээд эвлүүлэх хүртэл бүх алхмыг системтэйгээр зааж бичсэн байгаа. За дээр нь мэдээж хэрэг том мэдээлэл суурилж өсөлт авчрах стратегиуд байгаа. Хамгийн гол нь ямар ч хувцсны халаас нь багтах ийм хэмжээтэй авсаархан ном байгаа. Нийтдээ 250 онцтой буюу та ингээд гадаад хотоо хөдөө явахдаа ч юм уу наадмын амралтаар уншихад маш тохиромжтой байгаа шүү. Үүнээрээ санахад маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тотоо гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хайг буюу Pop Culture-ийн хэмээн сайтаар ороод шууд цахилаад үнэгүй хүргэлээд аваарай. Хүргэлт үнэгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд авах линкийн видеоны комент болон description дээр бас байрлуулчихъя. Тэгэхээр нэмжлэхэд дүү нартаа бэлгэлж гисэн яг таарсан сайхан биелэг болно шүү. Нэг номоор контент бүтээх цогц системийг гартаа оруулах гэж боддоо.